ер нь ийм зүйл харагдаж байгаа. За яг өнөөдөр ингээд харангууд хүмүүсийн хувьд бол нөгөө эрсдэлтэй зүйл нь хамгийн түрүүнд нүдэнд нь харагдаад байгаа болоо гэж бодож байна. Тийм болохоор богино хугацаанд хийх одоо 23 онд нөгөө нэг ашигт ажиллагаанд хүрээд ярьжсэн төлөвлөгөөнөд хүрэхээр нь одоо би зарах хэрэгтэй мүү гэж ингэж бодож иж магадгүй. Яг өнөөдөр бид нар бол ярихдаа бол энэ компани ингээд 23 онд энэ бизнес ингээд чинээдэд тулчих юм аа гэж харуул. Энэ бол маш гонигтай түүх. Тэгэхээр бид нар юм эхэлж байна. Тий одоо 2 жилийн хугацаанд ингээд энэ бизнес ингээд чинээдэд тулчих юм уу. Тэгэхээр бидний харж байгаагаар бол зах зээл бол одоо маш том өргөн далаа шиг том байна. Энэ компани бизнес 360 дэлгүүрээр хязгаарлагдахгүй. Цаана маш олон боломжууд байгаа. Энэ ганцхан конвенс дэлгүүрийн бизнес биш. Бид нар жижиглэнгийн худалдааны зах зээл дээр хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг зүйл дээр л ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар конвенсийн дэлгүүрийн форматаар хязгаарлагдахгүй. Монголын зах зээлээр бас хязгаарлагдахгүй. Бид нар одоо солонгосууд CU-ийн 15,600 дэлгүүр өдөрт 4.8 сая хүн үйлчлүүлж байгаа. Лангуун дээр гараад та нар юм аваад ирээ л гэдэг шүү дээ. Тэгээд бид нар юмны аяачаа зарж үзсэн. Одоо бүр том скейлтэй юм гарах хэрэгтэй байна. Энэ бол дахиад цоо шинэ боломж. Бид нар энэ талаар ерөөсөө нэг тийм олигтой юм ярихгүй байгаа. Гэтэ энэ бол үнэхээр том боломж. Тэгвэл энд нэг 300, 400, 500 дэлгүүртэй байхаас илүүтэйгээр тэнд 4.8 сая үйлчлүүлэгчтэй өдөр болгон 4.8 сая хүн орж ирдэг. Лангуу байгаа шүү дээ. Тийшээ юм гарах талаар бодъё те. Гэмчлэн тэгээд ингээд Монголд одоо жишээ нь цаашаа e-commerce хөгжих ойлгомжтой. Энэ гадаадын зах зээл дээр бол нэгэн хөгжөөд явж байгаа. Тэгээ e-commerce хөгжихэд юу хэрэгтэй? Хамгийн чухал юм логистик. Логистикийн дэд үтц. Монгол логистикийн дэд үтцийг байнга ажиллагаатай хүн болгонд 5 минутын зайд ажилладаг. Ийм дэд үтц цаана байгаа. Тэгэхээр одоо бол сүлжээ коммунист дэлгүүрлэл хийж чадна. Тэгэхээр энэ дахиад дараагийн том боломж. Энэ талаар бид нэг тийм амар том компани үнэлгээ ингээл энэ дээр борлуулалтны торн морнож огт төсөөл өгөө. Тэгэхээр дараагийн 10 жил одоо 2030 оны хүртэл хийх маш их ажлууд байгаа энэ компанийн хувьд. Тэгэхээр тэрийг нь харах юм бол би хөрөнгө оруулал энийг урт хугацаанд хараад бити зараач л гэж зөвлөнө. Энийг магадгүй хэдэн жилийн дараа ч гэсэн энийг одоо хоёулагийн ярьж байгааг эргүүлээд хараад бас сонин төр зураг харагдаж магадгүй. Би бол нөгөө нэг хэрвээ өнөөдөр юу гэдгийг одоо Америкийн одоо жижиглэнгийн худалдаанд бид нэр хөрөнгө оруулж ирсэн бол жишээ нь тэр үед магадгүй бүр одоо маш олон жил болцсон мөртлөө хүмүүс одоо чинээдэд тулцсан даа гэж Walmart хүртэл байгаа тий. Тэгэхээр өнөөдөр ингээд хувьцаанд ихэд ямар гол энэ тий органик өсөд явж байгаа. Тэгэхээр тэрний хувьцааг одоо чинээдэд тулцсан гэж зарцсан хүмүүс магадгүй өнөөдөр харамсаж сууж явах чи үүсэхгүй тий. Гэхдээ яг бид нар өөрсдөө Walmart-д жишж байгаа юм биш шүү. Огт тийм биш. Ялгаа гэж. Тэр бол үнэхээр дэлхийн түвшний үнэхээр амар топ компани. Тэгээ гэхдээ ерөн зүгээр юм урт хугацаанд маш их боломжууд байгаа компани хувьцааг аваад хэдхэн жилийн дотор зарна гэж бодож хөрөнгө оруулах нь бол нэлийн том боломжууд дээр бас алдчих магадгүй байхаа л гэж бодож байна.